Өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бол хамгийн чухал бас 3 яамны маань мөрийн хөтөлбөрийн асуудлууд ингээд засгийн газрын хөтөлбөрөөр яригдж байна. За мэдээж эдийн засаг хүндрэхээр нийгмийн асуудал дагаа хүндэрчдэг. Тэгэхээр нийгмийн асуудал маань бол эдийн засгтайгаа яг багдгүй эсэргээр явж явах хэрэгтэй байж болох юм тий. Ягаад гэвэл одоо нийгмийн дундаас доош давхаргын хүмүүс, дундаж давхаргын хүмүүс эдийн засгийн хямралд бол хамгийн одоо бодтойгоор одоо өртөж байгаа. Тийм учраас энэ дээр бид нар бол төр бол илүү ачааг нь үүрэх юм шаардлага гардгаа гэж би ингэж хувьд ойлгож байгаа. Тэгэхээр бидний хэлэх ихэнх тайлбар нь бол эдийн засаг хүндэрсэн учраас бид энэ дээр илүү анхаарал хандуулна гэсэн өнгө аяс байх нь зүйтэй болж таарах ёстой. Зүй нь бол гэхдээ мэдээж санхүүгийн маань нөөц боломж улс орны маань өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас энийг илүү оновчтой зэг рүү одоо чиглүүлсэн ийм хөтөлбөр болж таарах нь ойлгомжтой. За өчигдөр хилцсэн 4-5 асуудал дээр ч бас нэлээд яригдж байна. Энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуульч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бидний энэ гэр бүлийг дэмжин тэтгэх эрүүл саруул Монгол одоо хүнийг бий болгох, дундаж давхаргыг бий болгох гэдэг энэ бидний мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын маань бүтэн зорилго нь энэ байна. Тэгэхээр яг энэ зорилготойгоо уялдаад харах юм бол энэ одоо өчигдөр яригдсан хуулиудыг эргүүлж оруулж ирэх дахиж одоо хилцэх асуудлууд орж ирэх баха. Өчигдөр бас зарим дээр нь яригдж байна. Тэгэхээр энэ төрийн олон байгууллагууд, олон улсын байгууллагууд өчигдөр бол бас хэлж ийн л да. Төр хүнд байгааг бид нэр ойлгож байна. Тийм учраас олон улсын төсөл хөтөлбөрүүд санхүүжилттэй босгоод тодорхой төр анхаарлаа хандуулна гэдэг энэ өнгө аясаа хэрвээ ийшээ оруулаад ирэх юм бол бид нэр илүү ач холбогдол өгөөд ажиллахад бэлэн байна. Санхүү хөрөнгө төсөл төлөвлөгөө дахиж бичиж боловсруулах болцоо байна гэдгээ бас илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ том зорилгууд дээр энэ гэр бүл хүүхд хамгааллын томоохон одоо орсон хөтөлбөрүүдээ бас дэлгэрүүлж цааш нь би авч үзээсэй гэж ингэж би бас бодож байна. Нөгөө талдаа бол энэ Элэг бүтэн Монгол гэдэг энэ хөтөлбөрийн нөгөө талд нь энэ эрүүл мэндийн байгууллагууд бас хэлдэг юм бэлээ. Энэ шүд эрүүл байхаас ахгуулаад ер нь баг бусад бүх юм одоо өвчлөдгийн шүү гэдэг. Тэгээ ер нь Монголын баг бүх суманд шүдний эмч байхгүй. Тэгээд энэ хороонд чинь одоо тийм шүдний эмч байхгүй. Энээс чинь болоод тэр элэг дотор ходоод буцад одоо хэд эрэхтэй өвчлөдөг гэж. Энэ шүд эрүүл гэдэг хөтөлбөрийг бас нэмж оруулах тухай би 2-3 гишүүдтэй санал боловсруулад өгсөн байгаа. Би эндээс гол гэсэн би ганц нэгэн саналудаа л одоо хэлье гэж бодож байна. Энэ нэг соёл, урлаг гэдэг хоёр үгийг энэ холбоо үг шиг ашигладаг бас болмоор байгаамаа. Соёл гэдэг ойлголт бол ахуй соёлоос ахгуулаад тэгээд энэ одоо үндэсний хэмжээний одоо томоохон асуудлуудыг Монгол улсыг дэлхийд дахин таниулах тэр одоо цаашлаа тэр Монголд байгаа тэр үнэт олдвор олон зүйлүүд байгаа шүү дээ. Энэ бүгдийг бас таниулахад энэ соёлын салбарын хөгжил бол их чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ сангуудаа спортын сан гэд тусдаа сан гаргаж байгаа бол энэ урлаг цаашлаа соёл гэдэг зүйлийг бас тусад нь авч үзхийг би хичээгээсэй гэж бодож байгаа. Энэ соёлын салбартай холбогдуулаад үзэх юм бол зөвхөн нэг гадаад дотоодод нэг Монголын нэг хэдэн урлагийн хамтлаг дуучид очиж тоглолт хийхээс илүүтэй энэ Монгол ахуй зан заншлаа таниулах юмнууд маань цаашлаад энэ үр хөвгтүүд энэ ирж байгаа залуу үедээ таниулах гэдэг одоо том хөтөлбөрүүд явах ёстой гэж ингэж ойлгож. Энэ бас энэ түүхийн хүрээлэнгийнхэн их санал тавьд юм байлээ. Энэ археологийн нэг бас нэг энэ музейтэй болох асуудлыг бас нэг шавын ядаж тавиад энэ 4 жилд нэг эхлэлийн анхааралтай хандуулна гэдэг хөтөлбөртөө оруулчвал энэ зөвхөн археологийн олдборуудаа үзүүлэл явахад дэлхийд дахин Монгол гэдэг орныг үзэх харах тэр аялал жуулчлал хөгжих тэгээ Монголыг бас дэлхий сонирхох энэ үнцэг бол бас хөрөнгө оруулалт ч гэсэн цаашдаа нөгөө талаараа бас өсөх болцоо байдаг. Тэгэхээр энэ олон хөтөлбөр төслүүдийг би юу гэж хараад байна гэвэл зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл гэж харахаасаа илүүтэй бас эхлэлийн тавьж эхлүүлнэ гэсэн үнцэгтэй бас тодорхой би энэ төсөл хөтөлбөр санаануудыг би оруулж ирээсэй гэж бодож байгаа. Тэгээ ер нь дэлгэрэнгүй саналуудаа бол бүгдийн ажлын хэсэгт яамдуудад өгсөө. Тийм учраас бол энэ бас засгийн газрын урт хугацааны хөтөлбөртөө оруулаасай. Эдийн засгийн одоо бид нар бол бас засгийн газрын хэлж байгаа тайлбараар 1.8 одоо 1 жил хагасын дараа гэхэд бол үндсэндээ бол бас эдийн засгаа докторжуулчихна гэж ингэж тайлбарлаж байгаа учраас яд сүүлийн 2 жилдээ ч гэсэн бид нэр зарим зүйлийг оруулж ирээд одооноос бодод тооцоо явах болцоо бүрдэнэ гэж би бас итгэж байгаа. Тийм учраас бол эдийн засгаа босгоно гэж хараад зарим зүйлийг эхлүүлнэ гэж тооцоод энэ 4 жилийн хөтөлбөртөө зарим зүйлийг бас оруулаасай гэж бодож байна.